Сайхан урдж гин үү? Сайхан урдж гин. Сайн явах гэж байна. Сайн явж байна. За сайхан өдөр байна да өнөөдөр. Энэ жил одоо хавар ийшээ хэр болж байна? Хавар жилд. 3 сараар гаргаад гайгүй сайхан болж байна. Гэлээ хийцөөхөө үйл. 3 сар гаргаад гайгүй болж байна уу? 3 сарын 10-д гаргаад. За сүрэг тарган сайхан урдж байна уу? Сайхан та сайхан урдж байна. Сайн явж байна уу? Сайн явж байна. За ажил дээр сайн. Тавлаг одоо сар хэртэ явчлаа. Чандун цагаан өр эрдэнэ болгон сумаар. За. Даруулгийнхаа хотхоод ард түмнийхээ төгс соёлтой танилцуулаад мөрлөж ирж байна. Бидний хүлээж өгтөж хүлээж авсанд баярлалаа. Талархаж байна сайхан. Энэ сайхан багийнхаа нэгдүгээр баг тийм ээ? Тий, нэгдүгээр. Нэгдүгээр баг одоо бүх тойрох гэж шиг нэлээд үү? Тий. За, хэдэн жил багийн дараа хийж байна? За би одоо 16 жил багийн дараа хийж байна. Багийн дарга бол тэгэл малчтайгаа их ойрхон байдаг. Уул устайгаа их ойрхон байдаг л хүн тий. Тий шүү. Дээр үуч одоо баригадын дарга гэж байсан. Тий, дээр үед баригадын дарга байсан. 92 оноос хойш нөө шинэ үндсэн хуулиар баг болж баг гэж болоод багийн дарга болсон. Тийм л. За соёлын юу гэж боддог вэ? Соёлын төвийн орон нутаг судлах музей ажилтнаа л гэж. За өөрийгөө танилцуулаач. Би одоо Нандуулаг сумын соёлын төвийн соёлын хувийн ажилтан. Инкам Монголын гэж байна. За бид нар ирсэн газар ямар нэртэй газар баг юм? Энэ Хөвсгөл аймгийн Аруулах сумын Хавтгын үйл гэдэг газар байгаа. Зөв. Одоо эндээс яаж явж ямар маршруттай хэдүүл явах вэ? Одоо эндээс бид нар сая цагаан жилуутын аваанд гараад одоо орж ирээд одоо энд манайгийн Ахмад настан Ахмадын орооны дарга одоо хамгийн одоо Багада одоо хамгийн өндөр настай хүн болж байна. Одоо гүр ахынд очих гээд явж байна тий. Энэ доошоо айлд явчаад. Тий. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж ирлээ. Сайхан хаврж байна уу та? Сайхан урж байна уу? Сайхан урж. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайн явж ирлээ. Сайхан урж байна уу та? Сайхан урж байна уу? Сайхан урж. Ийшээ чинь цасууд багтаа байна уу? Энэ манай нутагч одоо их л гоё сайхан л боллоо. Цасууд багтаа. Одоо хавар тэгээд нөгөө ногоо орхоч цасгүй болохоор бас хэцүү дээ тийм ээ? Одоо бас нэг сарын зай байна. Нэг сарын зай байна. Тэгээ уг нь одоо ер нь уйрах маяг руугаа орчихлоо. Л гэж бодож байна. За ороод хуучлаа даа. За. Орцоо. За сүрэг тарган сайхан аварж байна уу та? Сайхан аварж байна. Сүрэг тарган сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. Сайн явж ирлээ. За. Өсгөл аймгийн сумдаа тойрол. Чанбуу өндөр цагаан өр эрдэнэ болгон гэл 10 суманда ирж байна. Хотхоод ард түмнийхээ төгс соёлтой танилцахаар ингээд. За. Одоо хотхоод ард түм ингээд явна да тийм ээ. Манай их хотхоодлооч их түүх ихтэй өргөн удам нутагтай тийм ээ. За сайхан урж байна. Сайхан урж байна уу? За сүрэн байгаа тийм. За сүрэг тарган сайхан урж байна уу? Да, сүрэг тарган сайхан урж байна уу? Сайхан урж байна. Сайхан урж байна. Сайн явж ирлээ. За ажил тавлаг. Тавлаг байна. Таны би тэнхээ. Тачгуугаа утаалаа. Ийшээ жоохон цас баг байна уу? Цас баг байна да. Таргаа сайхан урж байна. Ер нь цас баг сайн уу муу? Савд тийш байгаа одоо ер нь манай үеийн үед бол маш их хотор орж ирсэн. Энэ жил Чир маш муу одоо цасаар нөөс малын иддэг юм аа чинь. Тэр цасыг баг талбай сайн байгаа тийм. цас их баг байвал тэгээ сайн уу? Бас нэг талдаа бас нэг муу тал байна. Нөгөө талаар одоо бас их ногоо орохгүй тийм ээ? Үгүй энэ өвс мочж байна. Одоо энэ туурын зууд гэх шиг. Тэрээс өвс Туурын зууд тийм. Харын зууд. Харын зууд, туурын зууд. Маягт одоо чарын тэгээд
Тэр нь бараг даваандаа ч өсөж яана л дээ. Тэр нэг ганц сарын хугацаа Мал төлөө эхэлсэн үү те? Мал төлөөд эхэлсэн үү? мал төлж яана. За. Ямар мал төлөж эхэлж байна? Яа тань хоньнууд л хургалж яана манай. Хонь. Хонь. Оо зү. Хурч мөнгөнд нэг тугалж яана. Одоо нөгөө мал төлөөд явахаар чинь тэгээд малын хажуугаас салахгүй байдаг үндэ тийм ээ? Тийм тэр ч одоо энэ жинхэнэ одоо л яг малчны ажил юм. Зинхий эхэлж байна дээ. Мал руугаа нэлээд ордог. Тийм. Малчт руугаа нэлээд ордог багийн дарга. Жинхэнэ одоо яг ажил эхэлж байгаа юм шүү. Тэ? За энэ манай гүрэтэр хоноод манай ахмад настай байна. Залуу үедээ бол одоо хотгийн матар хэдэн жил хотгийн матар чи та. На би өөрийгөө танилцуулчих. За тэг. Би одоо 1953 онд энэ Өсгөл аймгийн Аруулаг сумын Цагаан толгой гэдэг газар төрсөн. Цагаан толгой. Тий одоо энэ үхэнд байгаа. Тэгээ яг энэ унган нутгийн хүн. Цэргийн албай 3 жил 112 хоног хаасан. 3 жилээ хаачхаа дахиад мөн одоо төр зэрэг 3 удаа одоо цэргийн албай хаасан. Одоо Эрдэнэт. Нэрдэнд. Тий. Тэгээ цэргээс ирэл би одоо хотгийн моторчин болъё гэж бодоод. Тэгэл одоо ходог. За одоо тэр мал хүн амтэн усалдгал одоо энэ ер нь тэгээ шуу шаацгаа миний хотгоос уухгүй ч амтэн байхгүй. Тэгээ Амтай болгон залуу хүмүүс. амтай болгоно бодог. Ус хүртдэг шүү. Тийм бүр гадаадын улсууч одоо манай энэ гэрчийн зам болохоор жуулчид их явдаг шүү. Одоо энэ хошуу овоонд ирэх гэж. Тэгээ одоо Францын нөхдөөд ирсэн мөн одоо энэ хотгоос Хошуу аваа гэж одоо бидний сайн нөгөө цагаанчуудад таа гэж байна уу? тийм цагаанчууд тийм. Түүхтэй аваа шүү дээ тий. Тийм түүхтэй. Мөн одоо өөр Монголын жуулчид ирсэн ямар ч байсан миний хотгоос сууж яваа л явсан. Тэгээ одоо би хотогтой 46 жил одоо ажиллаж байна. 90 онд хөгжиж аваад одоо хүртэл мөн одоо энэ ойрын гол мол хөлдчихвол энэ авиг хамаал услаад унтны усын нөгөө Ер нь дээ одоо асал технологи болтой. Хэр уух уу? Хэр уухаж одоо гаргаж ирэх үү? Удаг. удаг ерөөсөө дээт нь одоо 170 80 хүртэл өрөмдөн. Хамгийн бог нь бол одоо нэг 60 70 метр. 170 80. Манай 170 80 метр. тийм манай Аруулгийн төв сумын төв дээрх одоо худаг байхгүй бол одоо усны юм мундаг гачаалтай байна. Тэнд ч бол одоо 100 гаруй метр ухаж ээж ус гардаг газар. Одоо тийм хөлдөө цэвдэхтэй. Тийм газар. Одоо манай энд бол одоо 60 хэдэн онд гаргасан хотгонууд байдгийн. 64 онд. Одоо 50 гаруй жилийн насжилтаа тэр үед маш их чанарлаг хийж исэн байна. Тийм. Цаанаг мооног бол яриасаа яахчгүй. Яг хоо шахал тэгэл одоо өдөө хүртэл ажиллаа. Тэгээд юугаар ухтыг юу? Одоо 100 метр ч одоо нэг шонгийн зай болох гэдэг шүү дээ тий. Нэг гэрлийн шонч ер нь бараг 100 метр гэдэг үстэй. Тийм энэ өрмийн одоо ч энэ геологийн их өндөр хотын чадaltaй өрмнүүдээр ухаж байна. За та болохоор би тэрхэн үедээ юугаар ухах вэ? би бол ухахгүй л дээ. Энд инженерийн Инженерийн техник тэндээс нь. Тийм учраас техникээр хийжтэй. Техникээр хийн. Энгийн ходог гэдэг нь гараар ухадаг ходог байдаг. Энгийнх нь. Энгийн ходог нөө ховоогоор татдаг. Одоо нэг арьсаар нөгөө юу хоон байшаа тий. Остой уншидэл авд. Тэр удгийг ч бол энгийн ходог гэж нэрлэдэг. Тэрийг бол гараар ухах нэг сайн бол нэг 8-9 метр ухаал одоо усаа олж чадвал гарна шүү дээ. 8-9 метр бол. Тийм 8-9 метр ухаал. Тийм. Усныхаа асуудлыг одоо яаж хийж? Одоо төв дөрөв хідэн худаг байдаг.
нэг удаа гэсэн. Тэр нь сая ажиллахаа дахиад дайжууд шинээр цааныг өгөхгүй бол тэр цааныг бүр битүүр. Одоо тэр ходыг ажиллахгүй болчвол яах вэ? Ажиллахгүй бол одоо арын доотлол нь 20 гаруй км. Усаа зөө 20 гаруй метрээс ба. Одоо төв дээр байгаа ходыг нь ер нь хэд ухчихж гарч ирж байгаа юм? 130. Оо. Ер нь бол тэгээд бас багасаал байгаа юм байна тий. Одоо тэгээд тэр ганц худаг маань одоо худаг суултын яндан гэж эхлээд өрөмтчихэд нэг туруу хийдэг байхгүй юу? За. Тэгээд тэр туруун тэр усцаа үед нь болоо нөгөө шүүр шиг одоо туруу маань бүр иргэн тойрон цоорхоотой. Тэгээд тэр одоо нөгөө цайны шүүр шиг л одоо цайны шүүр шиг. Тэгээд дээшээ болохоор зэрэг одоо битүү туруун зөксөө явж байгаа. Тэгээд тэр суултын яндан бол нэг л сургуулаа бол тэгэл насны юм тэр чи эргүү сугалж барьна гэж байхгүй. Тэгээ одоо тэр ганц байгаа худаг маань тэр суултын яндангийн залгаас нь муу хийгдсэн муу нэгэн бол за яг би бол бодоод байгаа. Манайх ч хөлдөөтэй учраас хүүтний удиралд одоо энэ газрын дор тийм юу явагдчихэдэг юм байна л да бас нүүлт энэ тийшээ тийш яваад. Байгалийн тий? Тийм байгалийн. Тэгээд тэр суултын янд нь одоо камер одоо өөрөөсөө камераар харчихдаг болсон тэр 70-80 м 100 м ч байсан одоо дээрээс нэг ийм юмар гэрэлтэж байгаа. Юм хөгжиж байгаа үе тий? Тийм харчихсан. Тэгээ харсан нөгөө янд нь тасраад ингээд зөрчихсэн. Тэгээ ямар ч үндэсгүй одоо тэр байж байгаа. Тэр одоо дахиад сэргээ засах боловч одоо байхгүй. Тэрийг бол тэрэн дотор ор тэрийг одоо тэр суултын яндаг суулгах техник манай аймагч байхгүй. Яран баг улс ч баг байхгүй шахав. Тэр чинь тэр суултын яндагаа гадна талаар нь чигжээд өрөөд бүр тэгээ нэг насны болгоо хийчих. усны юу болж байгаа бас хэцүү байгаа юм байна тий. Сумдаа бол одоо манай сумын дээр ч одоо нэг 1 литрээс 50 төгрөгөөр хөдөлж авч ирсэн. Өдөөнөөс нөгөө полтер дээр тийм савнууд авч. Одоо сумын төв дээр 1 литр ус хэдэн төгрөг вэ? 50 төгрөг. Тийм 50 төгрөг. Энийг одоо өөр аргаар одоо шийдэх ямар бололцоо боломжууд бас байгаа тийм. Энийг энийг өөр аргаар одоо газар сайн гүйцэтгэх гიშгээс нааш өрөмтөх үндэсгүй байхгүй. Тэгэхээр одоо яаралтай нэг усны шишчээр хэрэгтэй нэг ойролцоо нэг хутгийг одоо яг зориултын болгоод одоо нэг 10 минутанд 4 тонн 5 тонн шахтар ноцоос савал тэр л нэг арга байна. Одоо угаасаа нөгөө аймгийн төв дээр тэгдэг л байс тий. Усан цаантаа тэгээс усаа зөөгөөл ингэж явдаг л. Тийм. Манай харуулагч гэсэн мөн нэг тийм тэр ардын засгийн усан сантай байл. Усаас чиг шишээштэй. Зориултын тийм худагтай байсан. Тэгээд шишээр очоод усан сантай хийн нэгэн бол айлуу дээр тарахад гадаах энэ хот ямар гоё сайхан цэвэрхэн байна. Малын хотыг сайхан цэвэрхэн байх хэрэгтэй зүгөө. Ярин тэгвэл малын сэтгэл гомдон тий. Ярин хашаа цэвэрхэнд байх хэрэгтэй. Ярин та болж өгөх орчинд. Янз бүрийн одоо тэр энэ одоо үндэнд үзэгдэхгүй хаачиг шавг хорхоо одоо малын баас гадны малын баас өтгөр дамжирдэг учраас ерөөсөө цэвэрхэн байлгах нь зүгээр юм л гэж бод санаж явдаг юм. Танах одоо эндээ худагтай байна уу те? Тий одоо эндээ худагтай. Эндээ энэ худагнаас одоо хичнээн малчаа айл одоо усаа авах уу? Энд одоо хэдэн өрх айл байна? 1 2 3 Энэ хамаа айл дээр чигээр юм шүү те? 6 7 8 айлын 4,000 гар мал одоо усалж байна. Уцлаг тий. Тэгээ 8 айл одоо цай ундаа ус 8 айл одоо тэр хоол цайны хоос яа.
Ингэж хотон дээр утаа тавих сайн те үү? Энэ юу хотон дээр ингэж утаа тавих сайн те? Энэ бол Дом уу? уг нь одоо их хүйтэн үед одоо тэр жавар маврыг арилгадаг гэж одоо намаагүй. Бас. Тэгээд утаа тавиад байдаг. Хүүтэн үед одоо асуул. Хүүтэн үед бол бүр хашаан дотроо утаа тавидаг байсан. Тэгэхээр жавар арилна. Тэгээд жавар арилдаг. Цаан цохидгоо. Цаан цогтгоо. Тэгээд аргалын утаа тавидаг. Тэгээд одоо яг хавар болж байгаа учраас энэ хонг шатааж байгаа юм. Мал танаа мал ийш хаашаа бэлчээ. Манай мал энэ урд одоо айлд байгаа. Энд нэг айл байгаа. Энд ямар нэртэй уул вэ? Улаан хөх уул байна. Энэ шаацантай ар гэдэг. Сайхан нутаг, сайхан эх орн. Тэр энэ юу байгаа. Атгатай Баатар Цэнгүүнживэн шаацангаа хагалсан газар гэж энд нэг тийм агуутай хад байдаг. Одоо энэ руу уруудж яваад тэр жуу тэрэгэн дээрээс юу исэн байгаа. Баар шаацангаа унгаагаа хагалсан байгаа. Тэгэхээр энэ доороос өгсөж авчирч энэ амаа тэр хатан тавьсан. Одоо манай аймгийн тэгээд тэр нь юугаар нэрлсэн юм бэ те? Тийм тэгээ шаацантай ар гэж нэрлсэн. Тэгээд энэ зураг хөргийг аваад манай энэ аймгийн музейд байгаа бах. Аль хат юм бэ? Харагч байна. Одоо энэ нэг шоогор хадны саатар тийм ийм урт гавтай хад байгаа. За. Тэр гав руу шаасан гин. Одоо зөрчсөн байна. Тэгээ одоо шаацангийн үлдэгдэл хаяа нэг тийм баар шаацангийн хагарахаас уган байгаа юм дээ. Тэр өөр дээр тийм том юу байсан юм баг та те? Тэр нь одоо хүртэл байж байгаа нэхэр те? Тэр ч мундаг том хэрэгэлтэй л бай таараа. Тийм байх те. Одоо бид нар шиг жижиг гэл байв. Жижиг юм байхгүй. Тийм тэр шаацантай арал гэж. Нэг газар та. За багийн дарга одоо бид нар хаашаа явах вэ те? Одоо ийш доош оруулаад. Доошоо хэр хол явах уу? Явна. Хинийхээ жайл уу? Лүндэж энэ харагдчих. Одоо доошоо энэ доотлын тэр айл уу те? За хөө. За тэгээ тэрнээсээ дараа нь нэг түүхийн дурсалтаа зурдаа. За ингээд тойрох юм байна те. За замдаа гарцгаах уу? За тэгээ. За тэгээ. Чингис хааныхаа мөрөн дээгүүр явна. Тэгээ. За унтраач болцсон. За хөө. За бидний нэрсэн газар юу? За. Ямар түүхтэй газар байна? За энэ одоо манай харуулгын нэг дугаар эргээд энэ нутаг. Хотгоодын Цэнгүүнжив Баатрын одоо гэрийн буур гэсэн түүхтэй одоо энэ толгойн ингэрээр одоо байдаг. Ийм адаг чулуун одоо том гэрийн буур байдаг. Энэ тэгээд одоо Шатрван Цэнгүүнживгаа одоо түүхэнд мөнхөлхийн тулд энэ түүхэн бас авч үлдэхийн тулд тийм түүхийн одоо хооч үедээ авч үлдэхийн тулд энэ бол Балар эртний одоо хэрэгсөөр 5 сая жилийн өмнө одоо байсан болж гэж манай Монголын археологчид ухаж энийг одоо тэг тогтоогоод явсан ийм түүхтэй одоо газар байгаамаа. Энэ одоо тэгээд Шатрван Цэнгүүнживэн гэрийн буур болох болов тэгээд одоо тэрнээс өмнө одоо өмнөх одоо манай Монголын тэр археологчид 5 сая жилийн өмнөх Балар эртний одоо тийм хэрэгсөөр тэр үеийн хэрэгсөөр байна гэж л одоо тийм энийг ухаж одоо төнкөд бүр наривчилсан судалгаа хийгээд 2 жил гарan одоо судалгаа хийгээд явсан. Одоо манай нутаг манай хотгоодууд бол одоо хотгоодынхаа экватор Шатрвангийнхаа одоо гэрийн буур гэж тэр хүнийхээ нэр усыг мөнхөлхийн тулд энэгээр одоо тэгж домгилж явдаг байна. Домгилж явдаг л одоо газар юм байна.
Одоо бид нар энэ эцэг өвгдийнхаа энэ ариун сайхан энэ хөрсөнд их сайхан түүхийг үлдээж явсан сайхан түүх нь Тий, одоо. одоо тэгээ- Хэрхэг чулуунд л одоо баг түүх нь тий одоо тийм ер нь тэгээ энэ эртний юмнууд түүх болон үлдээ хийсээс одоо бадртгүй түүх юм байж заавал Тий. надад байгальтай ингэж үлдээсэн юмнууд маань бол энэ чинь л одоо батлах юм, нотлох юм. тий Тэгээд энэ эцэг өвгдийнхаа түүх соёл болсон энэ сайхан буурыг бид нар одоо тий хамгаалж л одоо яг үүрэгтэй дээ тийм үү? тийм байна. За хөө. За ийм сайхан Тэгээ одоо Баатрын сайхан. нэг худаг гаргасан энэ одоогоос 3 жилийн өмнө гаргасан худаг. энэ ходог уу? Тэгээ энэ манай аймгийн уснаа чихэн дарга намайг зааж өгч ус гарах гэж надад үүрэг өгсөн байна. Аа. Тэгэхээр би энд зааж өгсөн. Тэгээ энд одоо 50 м ухаал одоо маш их ундрахтай худаг гарсан. Аа. Одоо ажилдгийн Ажиллаж байгаа. ажиллаж байгаа. Зөв. Энэ одоо миний нэртэй холбоотой худаг байгаа. Бас таны. Тийм бай. Энэ авь ер нь ходог бол тантай ер нь түүх холбоотой байна. Аа бүгд Тийм холбоотой. байна. Холбоотой байхыг ч аргагүй юм байна. Тэгээ одоо Тийм. 46 жил одоо ийм ажил хийсэн намайг хамгийн Аа. юу хийдэг тэгээ одоо Олон түмнийг амтай болныг устдаа сайхан залгасан их буйн л да. тэрээр нь тий. За за. За өдлөхөө. За тэр одоо ингээд доошоо тэр нэг хатанд очиж бас нэг гоё тийм зураг үзэн. Гой зураг үзгөө. Тийм тэр За. Бас сайхан түүх юм бол бас шатрон жингүн живэн холбоотой. холбоотой. Энэ нутаг бол яах аргагүй хотхоодын хоймор сайхан нутаг. Хотхоодын шадрын чингүүн живтэйг их угаасаа холбоотой. Энэ уул усныхаа нуг болгон дээрс энэ баатрийн түүх нь мөрн өрөө хэрэг чулуу уул усанда баг шингэн үлдсэн байд. Тэгээд Тэрийг одоо хотхоодын ард түмэн өдийгөө хүртлээ сайхан дээдлэн шүтэж хайрлан басан сайхан хамгаалж явна гэсэн сайхан. Хамгаалахаас ч өөрөө аргагүй. Бид нар одоо энийг одоо сайхан хайрлаж хамгаалж явах нь бол одоо бидний сайхан өөрөг байгаа юм. Тийм учраас бид нар үеийн үедээ хойч үедээ сайхан энэ үүх түүхээ эх орондоо сайхан чимээгүй. Үеийн үедээ бид нар хойч үедээ энэ сайхан түүх соёлоо эх орондоо сайхан эзэн болж эцэг өвгдөөсөө сайхан улбаатай сайхан энэ ёс зан заншлаа сайхан бид нар хайрлан хамгаалж үлдэх хэрэгтэй. Энэ минь л одоо биднэрт батлах юм шүү дээ. Бид нар энд амьдарч байсан юм аа. Энэ нутагт бидний буур юм шүү гэж сайхан чулуугаараа байгалийнхаа юмдаа сайхан сийлж сүг зураг болгон сайхан үлдээсэн олон сайхан түүх байдаг тийм үү? тий. За тэгээд зам дагараа даа. За тэгээ. За хөл өвдөж гэнэ үү тань? Гайгүй. Гайгүй. Гайгүй өвдөх маягтай байдгийг. Одоо аргагүй дээ тэгээд. За бидний нэрсэн газар маань ямар нөгөө талбай маань. За энэ болохоор харуулга сумын 1-р өгийн сөртийн өндий гэдэг газар. Аа. Энд бол одоо нэг мандал нэгдлийн үед одоо энд 270 га газар. Нэгдлийн үед үү? Тий. Оо за. Солоом малын тижэл тавьдаг газар байсан. Оо бүр дээр үсээ Дээр байсан байсан тий. Хагалцсан тэв газар байсан. юм. Энд одоо тариа өргөд тусгай өргөдтэй техник тоног төгөөрөмжтэй өөр баг тийм тариа баргээд байсан. Энд. Тий. Баргадын бүүр нь байна энэ. Тэр хашаа харагдаж байна. Энэ худгийн цаалтаа гоё. Өдгийн заалтаа тий. Оо за энэ баргадын төв байсан юм Тий. байна. Тэр тариа Одоо өргөд. энэ баргадын яг гурав жинөө зүгээр хот айл бас юу? Одоо хот айл болсон. Тэр баргээд өнөө хөвчлаар тэгээ таваад зөв. алгасан. Техник тоног төгөөрөмжтэй байгаа. За одоо энийг ингээд ерөөсөө ашиглаж байгаа юм байна гадар баг. Энийг бол одоо 2015 онд нэг манай агагийн нэг иргэн 5 га газар авч энд тарьсан. Аа. Хаглаад. За тэгээ тарихад бол энд тэр жилдээ нэг 5 портер ногоон тижэл гарсан. 5 болт. Тий. Ногоон тижэл. Яагаад гэвэл энд бол
одоо нөгөө нэг байгаль цагуурын холбогдолтой одоо ус хамгийн гол нь усны систем байхгүй л энэ услахааны систем байхгүй. Одоо ногоон дижил чинь услахааны цаг хугацаатай услахгүй тэг услахаа муутуулахаар ургадгүй. Тэгээ муу ургасан. Тийм газар байгаа маа. Тэгээд яагаад гэвэл энэ уг нь манай багийн нийтэрд энд одоо услахааны систем техник тоног төхөөрөмжөөр хангаад үл энд бол одоо манай баг байтга сумынхаа өвс хадлангийн нөөцөө бэлтгэж боломжтой. Бага биш, сумаа хангах тийм боломжтой газар байна. Боломжтой нөөцтэй газар юм байна тий. Тэгээд энд бол одоо газрыг хагалахад одоо техник тоног төхөөрөмж одоо хураадаг нэг пресэлдэг, хагалдаг, тарилдаг тийм тоног төхөөрөмж болохоор бүгдийг төрөөсөө энийг та ингэж ер нь хөөцөлдөж үзсэн үү? Уг нь яг хуу аймаг орон нутагтаа бол ярьж үзсэн, сум орон нутагч гэсэн аймаг л бол ярьж үзсэн. Тэгээд техник тоног төхөөрөмж их үнэтэй байна гэдэг шалтгаанаар бол одоо тий боломжгүй одоохонд бол боломжгүй байгаа даа. Сумын хэмжээнд одоо яг энэ өвлийн байдал дээр бэлтгэл дээр одоо хатган тайран дээр хүрэлцээр хэр байгаа. Одоо ер нь мал хитих хөснөөс шалтгаалж одоо хуучин хадлангийн талбанууд ч ургахаа байсан. Ургахаа байсан. Ер нь хадлангийн манай багийн хувьд бол хадлангийн талбанд нь ургахаа байсан. Одоо хадлангаа зах зээлээ судалж авчих шүү дээ. Түүнээс эндээс нэг жоохон талбай ерөөсөө яг хадлангаар бол хангаж чадахгүй. Худалдаж авч ирсэн. Худалдаж авч ирсэн. Хэдэн жил гэж одоо өвс авч байна? За одоо сүүлийн 7-8 жил бол өөр одоо тэгж шүү дээ. Байнга. Тийм байнга. Энэ асуудлыг шийдэхин тулд тэгвэл одоо таныхаар энэ талбайгаа дээрх нэгдлүүдээс бас хэрэгжилж байсан юм байна. Тий. Ганц бол техник том төхөөрөмжийг бүрдүүлчих юм бол энэ суманд одоо ингэж өгс аваад байхгүй. Асуудал багасна. Сумаа хангах юм шүү дээ. Энэ дэр малынхаа ногоонд хижээл юугаа тариад. Мөн одоо бас нөгөө танаа багийн хүчээр сумынхаа хэмжээнд бас ногоогоо тарьж болно. Хажуугаар нь. Тий. Тэгээд тэндээ өөрсдөө хүнс ногоогоо ингээд одоо бас тариад тэндээс өөртөө борлуулах юм уу ах уу хэрэглээнд бас өөрсөндөө хэрэгцээгээ хангаад за малынхаа одоо тижээл юмудаа бас энд авч болохоор тий. Тэгэхээр бас техник өнөө тий. Тийм бүрэн боломжтой. Энд бол одоо газар бол байна. Газар бол байна. Усны асуудал тэгэхээр яаж шийдэж байгаа юм? Энд бол одоо тэр худаг бол эндээс одоо нэг 2-3 км байгаа. Эндээс бол одоо услахааны систем. Тэр одоо худаг уу? Тий. Эндээс ч одоо услахааны систем шийдээд нэг услахааны системийг шийдээд өгчвөл одоо цаг тухайн үед нь услаад явал боломжтой. Тэр бол ундраг сайтай 70-80 оны үеийн худаг байгаа. Тэр худаг. Тий. За бүр дээр байх юм. Дээр үү. Энэ хөндий бол ерөөсөө байнгын худагтай юм байна шүү дээ. Тий. Сайн нөгөө хингоо өвөгийн хэлдгэр тий. Өөрөө худгаарыг хөндөж явсан тий. Маш олон худаг байт юм байна. Энэ доор хөндийдөөч бас худаг юм. Нэг худаг байгаа. Одоо бид нар нөгөө ингээд байнгын одоо нэг үе одоо чи гэсэгт хадлаа аваад ингээд явдаг байлаа. Одоо байгаль их дэлхийгээ бас хайрлаад малынхаа бэлчээрийг маллахаа юугаа бас ингээд бас нэг юм өөр бодлого руу оруулаад тийм ээ. Гэхдээ уламж мал аллахыг бол алдахгүй. Ихтэй малдаа өгөх байгаа тижэл өвсийг бас ингээд тарьдаг баймаар. Тийм энэ миний бодлоор бас хэлтэй байгаа. Тийм. Тийм учраас миний бодлоор энийг одоо иргэдэд одоо хувь хүнд юм уу нэг компанид өгчөөр чинь хувийн ашиг өгöd байгаа. Одоо энэ тариал нөгөө тарьсан юм хураагаа биш нутгийн малчин иргэд ард түмэнд ямар ч өгөөж болов. Тийм учраас сум өөрөө орон нутгийн өөр энийг хамгаалтанд аваад эндээ техник тоног төхөөрөмжөөр хангаад услахааны системийг хангаад өөрсдөө энэ тарианаагаар тариад малчин. Энэ одоо хувь хүн дээр очиг үстэй. Зарим нь бол одоо ингээ хувь хүн дээр очсон газар байгаа. Энд байгаа тий байгаад байгаа. Одоо та техник тоног төхөөрөмж ингээд ингээ бүрдүүлээд ингээд давыг багтааг бол одоо хэр их талбай байгаа юм. Энд бол одоо сумын хэмжээнд өөрөө бүр оруулаад энэ бол дээр үе одоо эн чин энд байгаа талбай чинь 60 гагийн билүү 80 гагийн талбай гэдэг. Тэгээ энэнийхээ доотлоо 120-ын га. Тэгээ тийшээ чинь тэр нь одоо хувь хүнийх юм уу? Одоо энэ чинь яг хөө энд бол хувийн өгсөн нэг 50-60 га байгаа урд нь. Тэгээ тэрнээс хойш бол одоо иргэдийн урлаар одоо манай багаас сонгогдсон төлөөлөгч нар бол одоо газар өгөхийг эсэргүүцээд одоо энд газар өгөхгүй сум орон нутаг өөрсдөө хамгаалтанд иргэдтэй ингээд газар тарианагагаа энэ ховлон дээрээс болохгүй. Ховдоо өгөх юм бол тэгэл ашиг сонирхол болоод малчид өгөөжгүй болоод орон нутгийн сум оронд ямар ч өгөөжгүй. Тийм учраас эсэргүүцээд ингээд сүүлийн үед бол олгохын нэр нь зогсоохоод байгаа бид нар. Зөв. Наадад ч би бас санал нэг байна. Хамгийн гол нь энэ олон малчтын
Энэ одоо өвлийн хүүтэнд одоо 8 жил одоо өвсийг худалдаж авч яана Тийм гэж. 8 жил өвсийг авж байгаа тэр мөнгөөрөө энэ хэрэгтэй тоног хөрөмж авчих юм бол бүх одоо сумынхаа хэмжээнд энийг одоо өвс худалдаж аваад одоо өвсийг авчих мөнгөөр л авна тийм шүү шүү дээ. Тэр аваад байгаа тэр одоо мөнгө төгрөгөөр эндээ зарцуулвал тийм ээ. Эндээ тэр тоног хөрөмжийг авчих юм бол сумынхаа хэмжээнд энэ ногоон тижээд гэдэг юм бол одоо хангаж чадхаараа дээр нь одоо төмөс ногоо одоо юмудыг бас тарьж болохоор тийм газар тариалан хийж байгаа. Тэндээс иргэд маань өөрсдөө бас амьдрал аж ахуйндаа бас зарцуулаад явах ийм бүрэн бололцоотой байна. Ус бол байгаа юм байна. Ус бол асуудлууд ингэ худгууд ингэ байж байна тийм. Ганц юм Услахааны систем. Услахааны систем. За энэ дээр бас ингээд энэ дээр бас ингээд одоо төр бас нэгийг болж хоёрыг бас тунгаах байдгүй дээ. Тэгээд дэмжээсэй гэж одоо хүсэж байна. Тэгээ бас манай аймгийн удирдлагууч гэсэн бас энэ дээр бас ингээд энэ бас дэмжээд өгчвөл маш олон малчид маань энэ сумын аруулыг сумд бас нэлээд том одоо бүтээн байгуулалт бас болох болоо да гэж болохоор ийм сайхан үр бүтээлтэй юм. Энэ дээрээс нэг юм тэр услахааны системийг авчвал тэгэл энэ болчих асуудал юм шүү дээ. Техник тоног. Хөрсний үндэнд яаж яана? Урах юм. Хөрс бол энэ бас дээр үеийн газар тариалан тарьжээс учраас урах боломжтой. Маш намдор, дулаан. Тийм газар. За. За одоо эндээс хааш явах вэ лээ? Одоо эндээс дэлгэрээний өөр, мөнх хааны туурлага бол явна. Мөнх хааны бөөрлөө. Гэрэл төшөөлөө. За замд гарах. За тэгье. За тэгье.